Сэтгэл зүйн эрүүл мэндийн бүгдэд гэдэг нэртэй буюу одоо насан туршид хүүхэд, мэрэгчлэн, эрэгтэй, эмэгтэй хэнийг ч ялгахгүйгээр бүгдээрээ ирээд нэг өдөр сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар хамтдаа ярилцаад энэ талаар ойлголтоо нэмэгдүүлээд за мэдрэмжээ хуваалцаад тийм ээ. Ингээд сэтгэл зүйн эрүүл мэнд чинь чухал зүйл юм шүү. Бид нар бүгдээрээ анхаарах хэрэгтэй юм шүү. Монголд одоо нөхцөл байдал иймэрхүү байна гэдэг awareness үүсгэх зорилготой ийм ивент болж байна. Яг энэ хэмжээний одоо ийм олныг хамарсан өргөн хүрээний арга хэмжээ урд өмнө Монгол зохион байгуулагдаж байгаагүй гэдгээр онцлогтой. Сэтгэлүүдийн хувьд гэх юм бол одоо жишээ нь Монгол хүний үнэт зүйл ба сэтгэл зүйн ямарын тэр бүтээл хүний хоол шимт хижээл нь хүртэл тухайн хүний сэтгэл зүйтэй яаж холбогддгвэ гэдгийг айгүй олон талаас нь ингэж одоо тайлбарлаж байгаа гэсэн үг. Энэ арга хэмжээний ерөнхий зохион байгуулалтыг Post-it болон Habito application хариуцж байгаа. Тэгэхээр энэ нь илүү их технологид суурилсан аппликейшн болон олон нийтийн мэдээллийн сүлжээний дээр хамгийн олон дагагчтай сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжигч аккаунтууд одоо сошиал платформуд хамтраад зөвхөн сошиал медиа дээр явдаг юм шүү. Амьдрал дээр ч гэсэн ийм арга хэмжээний зохион байгуулж болдог шүү гэдгийг л дэлгээд байгаа хэрэг. Өнөөдөр ажил дээрээ бүтээмжтэй тийм ээ. Эсвэл ажил хийх сонирхолтой, бүтээх сонирхолтой, хүмүүстэй харилцаж одоо улам өөрийгөө сайжруулах сонирхолтой, харилцаандаа сэтгэл ханамжтай, өөртөө сэтгэл ханамжтай, ерөнхийдөө нэг үгээр аз жаргалтай байгааг олон улсад mental health гэж томьёолоод байгаа. Гэтэл яг энэ шалгуурт өнөөдөр нийцж байгаа гэх юм уу тий. Тохиолдол манай улсад яг хэр хэмжээнд байгаа юм бэ? Тэгээ бодоод үзэхээр энэ манай улсын хувьд бол бүр бусад улсуудаас ч илүү ярих хэрэгтэй болчихсон асуудал. Монголын анхны сэтгэл зүйн эрүүл мэнд рүү чиглэсэн томоохон ивент арга хэмжээ болж байна. За манай баг хамт олон сүүлийн 5 жил нийлж байгаа дэм төслийн ажлыг бол эхлүүлсэн. Mental Health for All энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд цаг зав гаргаж ирсэн та бүхэнд бол үнэхээр их баярлалаа. Тэгээ бидний зүгээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээдүүдийг одоо өдөр болгон дэмжиж байдаг зөндөө олон хүмүүсээс тэр хүмүүстээ бас маш их баярлалаа. Тэгээд бид нар энэ сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг бол нийгмийн суурь асуудал болсон зүйл. Тэгэхээр энэ зүйлийг бид нар манай компани бас нэг өөрөө болол нэг амьдралын чанарыг Монгол хүний амьдралын чанарыг нэг алхам дээшлүүлэх гэсэн энэ өрөөндө хүрэхийн тулд одоо өдөр болгон хичээж ажиллах болно гэж хэлмээр байна.